тэр утгаараа олон улсын гэдэг нэрийн дор явдаг юм байгууллага маань. Тэгээд бас бидний хүсэж байгаа нэг зүйл юм юу гэхээр тун удахгүй нэг 2-3 жил болох ахaltaа ойролцоогоор дараагаар нэгдсэн үндэсний байгууллагын харьяат олон улсын одоо төрийн бас байгууллага болох. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэж байдаг шүү дээ, тий? WHO гэж. Тэгээ энэ байгууллагын бас одоо бүртгэлд орохоор мэрэж байгаа. Тэгээд энэ үйл ажиллагаанд маань одоо бас доктор маань бас нэлээд их тусалж дэмжиж ажиллаж байгаа. Ийм учиртай юм байна. Тэгэхээр энэ доктор Рамиш гэдэг хүнтэй бол би бас уулзаж байсан таны буйнаар тийм үү. Тэгэхээр та бас энэ хүнийг олон удаа Монголд урьсан. Тэгээд урьж байгаа үйл ажиллагааг би бас сонирхож очсон. Тэгэхэд бол Монголын үйлдвэрчний хөвлийн соёлын төв ордонд битүү хүн байсан. Тэнд суух сандал олдохгүй байсан. За тэгээд англи хэл дээр сургалт явуулж байгаа учраас зарим хүмүүст бол одоо нөгөө хэлний асуудал байсан боловч бас нөгөө яг англи хэл дээр мэдлэг авахыг хүссэн хүмүүст их таатай орчин бий болж ирсэн. Тэгэхээр одоо яг энэ Монголд даалт ухамсарыг сэргээх үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байна? Тэгэхээр багшийнхаа ачаар яг хүн бас бид нар бас азтай л да яг манай баярлалаа төвийнхэн болохоор өөр ингэсэн ажил үйлсээ хийгээд явж идэг юм хүмүүс идэг. Их нь одоо бизнесийн салбарынхан за тэгээд дээрэс нь эмчнэр багш нар тэгээ янз бүрийн мэргэжилтэй малчин хүн хүртэл байгаа. Ингээд өөрийнхөө яг тий хүн чинь амьдралдаа нэг юм гэрэл гэгээтэй зүйл сайн сайхан зүйл дотроос нэг юм хатгаад идэг, хайгаад яваад идэг. Тэгэл ямар нэг юм хүсээл тэгэл одоо жишээлбэл зарим нь одоо баян болохгүй хүсдэг штэ. Тэгээ баян болчоод бас нэг юм хүсэж байгаагаа ерөөсөө мэддэг. Нэг үгээрэл хандгүй ямарваа нэг юм. Тэгэхээр хүний сэтгэл хэзээ хандаагүй гэхээр өөрийгөө таньж эхэлсэн. Нэг ийм нэг учир байгаа юм биш үү? Би нэг ийм учир шалтгаанаар энд ирсэн байх шүү гэсэн. Энэ одоо гол одоо нэг амьдралын зорилго гэдэг юм уу да тийм ээ. Энийг нэг жижигхэн ч гэсэн ухамсарлаж эхэлсэн тэр мөчөөс эхлээд хүний сэтгэл амар амгалан голж нэг үгээр хэлбэл баяртай болж эхэлдэг. Дүүрэн болж эхэлдэг гэсэн. Тэгэхээр яг ийм байдлаар одоо нэлийн олон багш нар одоо бэлтгэгдсэн шүү. Доктор Сэгүүгэрч нар Рамиш багшийн одоо яг үндсэн шавнар гэдэг юм бол сая хамгийн сүүлд Бангалор хотод Энтгийн Бангалор хотод одоо бакалаврын зэрэг аваад ирсэн 30 багш байгаа. Тэгээ боддоо одоо Монгол оронд даалт ухамсарыг сэргээх төвчний одоо 30 мэргэжлийн багш нар бэлтгэгдчихнэ гэдэг чинь одоо бидний хувьд бол их том амжилт гэж бодож байгаа. Тэгэхээр хийж байгаа ажлын маань үр дүн бол энэ. Тэгэхээр 30 багшийн цаана бол дор хаяж нэг нь 1000 гэж бодохгүй. Тэгээ бодохоор нэг удахгүй одоо Монгол оронд бол ерөнхийдөө бол даалт ухамсарыг гэдэг зүйлийг ойлгохгүй, мэдэхгүй, өөрийгөө таньж мэдэхгүй ийм хүмүүс бол ховор үлдэх байгааз. Тэгэхээр багш хүний ажил гэдэг чинь мөнх их шүү дээ. Тэгэхээр шавнар бол багш байж байгаа цагт шав үргэлж бэлэн байж дээ. Тэгэхээр даалт ухамсарын гол ач холбогдлыг та хэлчих шиг боллоо. Ер нь хүн өөртөө сэтгэл ханах, амьдралд ханамжтай байх. Эргээд нөгөө тухайн хүний амьдралыг илүү үнцэнтэй болгох юм ач холбогдолтой юм болов уу гэж бодоод байна л да. Яалтчгүй өнөөдөр нөгөө хичнээн баяжсан ч дахиад идэх тийм үү, хичнээн хайрлсан ч хардаад идэх тийм үү. Ийм л одоо ертөнцид байгаа учраас энд бас нэг одоо оюун ухамсарынхаа төвшөнд өөр ямар нэгэн гарцын тусламжтайгаар бид өнөөдөр ад жаргалаа мэдрэх. Ад жаргал гэдэг чинь бас нэг даалт байдгийг бид нар гаргаж ирэх гээд байгаа мó даа гэж ойлгогддог тийм л да. Яг гэнэ. Яг нараа түрүүний хэлдгэр чинь хүн бидний явдын амьдрал бас тодорхой хэмжээгээр програмчлагдсан байлаа их. Тэгэхээр их мөнгөтэй нэг хэсэгтээ яг зүгээр одоо коммунизмын үед амьдарч илээ шүү дээ бид нар. Тэгэхээр тэр юу гэсэн гэхээр шудраг сайн явбал хөдөлмөрлөл ах юм бол таазж байгаа төрнө гэж онлон тийм байлаа. Тэгээ тэр ч утгаараа бас гайгүй байсан шүү. Одоо нэг үргэлж тэр хүний нөгөө дотоод муу чанарууд хөгжих нь бас харцсангүй гайгүй байсан. Гэхдээ юунаас хоцрогдож ив гэхээр яг бодит үннээс хоцорчсон бид нар. Тий бодит үнний хөгжлөөс хоцорж исэн гэсэн. Гэтэл одоо капитализм буюу нэг үргэлжлэл чөлөөт эдийн засгийн яг энэ үед ороод ирэхээр хүн төрөлхтөө яаж ирэхээр мөнгө шүтээд эхэлсэн бид нар. Тэгэхээр мөнгө л байвал бүх зүйлийг бүтээчих юм байна гэж ойлгосон. Тэгээ яг энэний төлөө одоо ерөнхийдөө яг шилжилтээс хойш бүх насаа нэг үргэлжлэл зориулж штэ. Бүгдрээ аавууд, ээжүүд, ахын дүүс, эгч нар гэр бүл өнөөдөр энэний тэр мөнгө шүтэж бид нар мөнгө дагаж гүйсний ачаар өнөөдөр юунд хүрж ирнэхээр хамгийн эцэст нэг л зүйлийг ойлгож. Нөгөө оргилд нь хүрсэн хүмүүс зөндөл шүү дээ. Өнөөдөр яг одоо оргилд нь хүрээд байгаа хүмүүсийн амьдрал жишээлбэл яг юугаар дүүрээд ин баяр цэнгэлээр дүүрээд ин үү? Аз жаргалаар дүүрээд ин үү? Сэтгэл ханамжаар дүүрээд ин үү? Эсвэл бухимдал, стресс, өшөө, хорсол ийм зүйлээр дүүрээд ин үү гэдгийг бас хүмүүс нэг сайн бодох хэрэгтэй.
Тий. Нөгөө талаараа нөгөө цаг ийм цагтаа гэж нэг үг байна л да. Тэгэхээр яалтчгүй бид нар бол одоо яг нэг тийм гэгэн цаг үе рүү одоо шилжээд орчиж байгаа. Нэг өөрөөр одоо нарачны өмс шиг ийм цагаан гоё өнгөрөө тий. Одоо ийм цагаан өнгөн дотор чинь байхын тулд бид нар бүхд хар байж болохгүй байгаа байхгүй хөөтөө байж болохгүй болчиход байгаа. Тэгэхээр далд хумсраа сэрэнэ гэдэг чинь юу гэж байгаа гэхээр бидний дотор оршиж байгаа ямар потенциал вэ? Ямар чадамж вэ? Ямар гэрэл вэ, тийм ээ? Ямар авьяас сэлэг вэ, тийм ээ? Тэр бүхнийг одоо нээх ямар арга зам байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр доктор Сигу Кришна Рамиш багшийн одоо гайхамшигтай чухам одоо яагаад бид нар ингэж их шүтээд ингэж их одоо дагаж гүгээд ингэж олноороо 30 багшийн цаана өшөө олон багш нар бий. Тэгээ яг бэлтгэгдэж байгаа. Тэгэхээр ийм олон шанар яагаад бий болоод ингэж ийна гэхээр нөгөө өгж байгаа мэдлэг нь маш хялбар. Маш энгийн. Нэг үгээр хэлбэл одоо жишээ нь бид нар тэр гэгэрэл буюу одоо нэг үеийн үрээс чөлөөлөгдөх тий. Одоо хувь зээнийхаа одоо элдв зовлон бэрхшээлээс ангижрах за нөгөө талаар хүрээлэн байгаа орчны одоо амьдрал бидний амьдрал нөлөөлж өгдөг зөндөө зүйл шүү дээ. Одоо нөгөө ядаж л хамгийн гол нь бидний амьдарч байгаа орон зайд ямар эрчим хүч хоригдлогдож байна. Тэр эрчим хүчийг бид нар яаж өөрчлөх вэ те? Тэгснээр өөрийнхөө тэтгэгдэх эрчим хүчээ яаж улам бүр бэхжүүлэх үү, цэнэглэх үү те? Тэгснээр өшөө би цаашаага эрүүл саруул те? Ухаантай дээрэс нь тийм сэтгэл амгалан тэгээд бүх зүйл нь бүтэмжтэй байх ийм амьдралаар яаж явах уу гэдэг энэ арга замыг чинь зүгээр ингээд нэг өгүүлбэрээр шахав ингээд бид нар товчлоод мэдлэгийг өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд зөв заагаад зөв өдөртөө зөв чиглүүлээд хялбар замаар аваад явж байгаа багш гэдэг өөрөө их гайхамшигтай л юм л да. За бас нэг одоо бид нарын сэтгэлд ингээд хурж ингээд энэ багш авийн баярлалага тогтсон гол зүйл нь болохоор багшийн маань өгж байгаа мэдлэг бид нарын Монгол ах уу штэ. Яг одоо хөдөө амьдарч өсөж өвөг дээдс эцэг их өвөө эмээгээс уламжилж ирсэн тэр мэдлэг хоёр яг нэгддэг байхгүй. Тэрүүгээр л гайхамшиг. Хідэн өдөр бороо уйлгаж жагаад өнөөдрөөс нар гарч байна. Тэгэхээр яалтчгүй нөгөө нарлаг Монгол орнд төрсэн болохоор яалтчгүй нарыгаа санах юм л та. Тэгээд Рамиш багш тэгжсэн би одоо Монгол орн бол энергийн төвтэй ийм гайхамшигтай газараа би бүр энергийн төв дээр натсан чинь нар инээж ирсэн гэж ярьжсэн. Тэр үг надад их таалагдсан. Тэгэхээр юу гэх юм бэ хүмүүс болохоор халуун нар шатаал гэж ярьдаг тийм үү. Тэгэхээр одоо юу гэдгийг ямарваа нэгэн юмны хандлагыг өөрчлөгдөхөөр амьдрал өөрчлөгдөх үү? Тэгэхээр бид нар ялва зүйлийг хүчээр л ерөөсөө хийж болохгүй зүйл юм. Одоо жишээлбэл за би толгойд муу бодол ороод ирлээ гэж үү. Тэр чинь муу хандлага руу би чиглэж чаад. Гэтэл би зогс одоо чи муу юм бодож болохгүй шүү. За би гоё цэцэг хар гэд. Тэгвэл энэ төр зүрийн өөрчлөлт юм. Төр зүрийн. Гэтэл би тэр байнга миний толгойд орж ирээд байгаа тэр хар бодлын одоо өгийн үндсийн нэг үргэлжлэл те өрийг би яаж таслах вэ гэдэг хэрэгтэй бааз. Яг үнэ. Тэхийн тулд би дотгошоо орох хэрэгтэй. Өөрлөгөө. Тэгэхээр надад юу вэ? Надад ямар арга байна? Ягаад тэгэхээр бидний яг үндэс буюу нэг үрэл биднийг үүсгэгч хамгийн дотоод цэнэг буюу хамгийн дотор орчин чинь цэв цэвэрхэн аваарийнхан тэгээд их гэрэл гэдэг тайлбарч. Ерөөс ямар ч буртаг байхгүй. Тэнгүүд тэр гэрлэнээс л жоохон ч гэсэн ингээд нөгөө хонглын үзүүрт гэрэл гэдэг шиг яах нь симхийг гаргаж ирэх гэдэг нь шүү дээ. Тэрийг даалд хумсраа нээх гэж нэрлэдэг. Тэгжээж тэр муу бодлын их усэр яах нь цэвэрлэгдэнэ гэсэн үг. Хугацаа асуудаг хүмүүс хэдийн хугацаанд би тийм миний гэрэл ариухан болох вэ гэдэг ч юм уу. Хэдийн хугацаанд би муу юм боддгоо болох вэ? Хэдийн хугацаанд би одоо альва зүйлийг сайнаар хүлээж авдаг, сайнаар хардаг, бас нэмсгэлдэг, тэ хүчээр биш өөрөө цаанаасаа нэмсгэлдэг тийм болох вэ гэж асуух. Ерөөсө хамгийн ордноор бол 9 минутын бяцлаглалын яг дараах мөч. Тэр үед яг та үнэхээр дотоод сэтгэлчээ нэмсгэлнэ. Цаанаас өөрөө нэмсгэлнэ. Энийг албаар ингэх шаардлага байхгүй тий. Цаанаас дээрт бол 9 минут байна л да. Тэгэхдээ энэ 9 минутыг бол л шүү дээ тий. 8 сарын 11-ний 10 цагт ашиглая аялаа. Тэгээ тэр бид нар баярлалаа төрийн бас байгууллагаас одоо 8 сарын 11-ний 10 цагаас Монголын үйлдвэрчний соёлын төв ордон нөгөө л газараа. Тий. Тэр газараа одоо ингээд 1000 хүний одоо бяцлал тэгээд лекцтэй хийх гэж байгаа. Яагаад 1000 хүнийхээ хийх болчихоо гэдэг нэг бас асуулт гараад ирж магадгүй тий. Тэгэхээр ерөнхийдөө ийм юм л да. Бид нар одоо энэ бяцлаглалыг хийгээд 3 жил боллоо тий. Энэ хугацаанд бид нар одоо ямар их өөрчлөлтийг биднэрт одоо ямар олон хүмүүс ирж баярлалаа гэж хэлвэ.
Тэгээ тэрнийх нь ачаар одоо бид нар нэг урагшилж байгаа гэсэн үг. Өө эн чинь үнэхээр одоо хүмүүс тусалж байна. Надад битгий хэлдэм ээ. Одоо мянган хүмүүс тусалж байгаа юм байна гэж. Тэгээд тэгвэл мянгуулаа цуглаад нэг бясалгал хийгээд үзье. Тэгэхэд бол бид нар өөрсдийгөө өөрчилж чадсан юм чинь. Одоо нэг энэ юун дээр харагдаж байна. Энэ төвшнээс магадгүй бид нар ингээд дэшегээ яваад ийм төвшин хүртлээ бид нар бас өөрчлөгдөх боломж байна. Бид нар дандаа ийм жижиг харах уу ийм нэг үрэл айдастай, зовлонтой, өвчнөтэй тий дарамттай, стресстэй байна гэдэг чинь энэ гэсэн үг. Чи аз жаргалаар дүүрээд нэг үсэрмээр санагдаад эрвэхэн шиг нисмээр санагдаад байдаг үе байдаг уу хүнд амьдралд байдаг. Тий тэр үед ерөөхдөө баг ийм л болцсон гэсэн үг. Тэгэхээр юунд ч баригдахгүй их гэрэл болоод цацарсан маад. Тийм учраас тийм их аз жаргалтай хүний чинь эргэн тойронд байгаа хүмүүс яадаг татагддаг үсттэй. Тийм. Тэгэхээр ийм л учиртай учраас энийг нэг хамтдаа хий. Тэгэхээр энэ хамтдаа хийснээр яах вэ гэхээр нэгдүгээр та 1000 удаа энэ бяцлаглыг хийсэнтэй тэнцэх тийм хэмжээний одоо collective consciousness гэж юм үүсдэг. Collective consciousness гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо цугларсан буюу одоо нэгдмэл ухамсарт нэгдчихэж байгаа. Тэр наадах чинь манай Монгол бүддийн гүн ухаан олуула хийсэн буян хизээж шамшигддгүү гэж хэлдэг л дээ. Тэгэхээр үнэхээр яг олуула цугласан буян одоо нэг зул өргөснөөс 108 зул өргөх нь илүү буян хураадаг ч юм уу илүү хүчтэй байх. Тэр ухаан байна тийм үү? Яг оноо. Тийм. Тэгээд тийм учраас ерөөсөө ирж байгаа хүний хувьд бол дөнгөж магадгүй одоо яг цоо шинээр ерөөсөө тасгал мэдэхгүй ч гэсэн хүн үрээд ирж байгаа. Ирэх бах. Яа тэгэхээр нөө билетүүд зарагдсан учраас тэгэхээр тэгсэн ч гэсэн санаа зовлтгүй. Ягаад тэгэхээр яг энэ явцад энэ ерөөсөө лекцийн гол зорилго бол энэ 9 минутыг яг зөв тийм ээ зэгцтэй хийгээд яг бүгдээрээ одоо нэгэн төвшөнд одоо нэгэн одоо долгионд тийм ээ одоо ингээл нэг сайхан юм алтан одоо мөнгөн ч юм уу тийм ээ одоо нарийн долгион үүсгэнэ гэж бодчихгүй юу хүн зовлонтой байхад нэг тороос шиг төмөр шиг хад чулуу шиг долгионд байдаг гэдээ ойлгочих. Тэгвэл ийм мөнгөн утас шиг ийм гоё долгионд яг нь бүгдээрээ нэгдэхээр зөвхөн бидний амьдралд өөрчлөлт гараа зөксөхгүй улс орны маань амьдралд зөв бүр цаашаа ярих юм бол одоо тв бүс тэгээд одоо юу болох вэ те дэлхийгээд ингээд ямар ч үсэн далаад яг ингээд ус ингээд тусч байгаа. Чулуу усанд ингээд таяхаар нэг ингээд юу үсдэг те. Даавал нэг бүр хий те ингээд гоё тойргийн долгион үсдэг штэ. Яг тийм долгион одоо үүсэх юм аа гэж. Нэг асуулт гарч ирж байна. 30 багш одоо ингээд бясалгал хийхэд одоо тэр 9 минутын бясалгалыг хийхэд өөр байх уу? Аль эсвэл 90,000 хүн хийхэд өөр байх уу? Хүчний тэнцвэр ямар байх вэ? Аха. Тэгэхээр заавалчгүй одоо багш болсноороо бусдаас онцгой одоо тусгай болчдөг бас юм биш л дээ. Угаасаа энэ ард түмэн дунд чинь тусгай хүмүүс их байдаг. Бид нар ерөөсөө мэдэхгүй магадгүй та өөрийгөө ч мэдэхгүй тийм гайхамшигтай ихцэнэгтэй одоо ухамсарын түвшин хэрвээ таавар илэрхийлэх юм бол 1000 руу дөхөж яваа тийм хүмүүс зөндөө байдаг. Учир нь юу гэхээр энэ Монгол орн чинь жирийн нэг муу давтамжтай сүнс төрөөд хүн болоод төрчдөг тийм орон зай биш аахгүй юу. Тэгэхээр одоо урд нь та бид хоёрыг үзэж сууж байгаа та ч юм уу нараа ч юм уу тий ялгаагүй та урд нь зөндөө олон замыг туулаад магадгүй тийм ээ ийм хэцүү амьдралаас магадгүй эн чинь өшөө амтны амьдрал эрүүхний амьдрал шавжны амьдрал ургамлын амьдрал гэд хэдэн зуун мянган жил дээр штэ ингэж таригцураад өнөөдөр нэг монгол хүн болоод ингэж хүрсэн л сууж байгаа байхгүй. Тэгэхээр тийм учраас ерөөхдөө яг харьцуулах юм бол мэдээч хэрэг 1000 хүн гэдэг чинь аав юм шүү дээ. 1000 хүн гэдэг. Зүгээр багш нарын хувьд бол ерөөхдөө ингэдэг л дээ бид нарт тусгай техник байдаг. Одоо нэг багш нь жишээлбэл яаж 1000 хүний хэмжээнд хүрэх вэ гэж 1000 хүн нөлөөлөх хэмжээнд хүрэх вэ гэж тусгай техник байдаг. Тэр нь болохоор гэрэл сургалт гэдэг тусгай радианс буюу дотроос гэрэл болох гэдэг сургалтаар олж авдаг мэдлэг юм байна. Яг энэ бясалгал хийх үед бүх багш нар маань хамт хийх. Тийм тэгээд өшөө багш нарын бэлдсэн бас багш нар байгаа. Тэднийхээ тоог би ерөөсөө хэлэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ийм олон багш нартай та бүхэн ирээд цуг бясалгал хийх учраас за тухайн үед бол яг мэргэжлийн багш нар бол бас тайсан дээр хамт гарч ирээд тэгээд нөгөө төвшингээ бүгдээрээ өргөж жагаад тэгж жагаад л одоо энэ бясалгалыг хийндэ. За үйлдвэрчний эвлийн соёлын төв ордонд 8 сарын 11-ний 10 цагт 11 гэдэг чинь ням гараг байна уу? Ням гараг ба. Нүдэн гараг буюу наран гарагт бүгдээрээ уулзах нэ. Гайхалтай сайхан мэдээлэл байна. Тэгээд 9 минутын тасгалыг энэ тасалбар бол 9,000 төгрөгийн үнэтэй. Мэдээж. Гэхдээ энд зөвхөн 9 минутын бясалгал биш өөр бас бус баялаг зүйлүүд байх ба. Мэдээж хэрэг баян байна. Гэтэ тэр нь одоогор сюрприз гэсэн дээр тий. Ер нь одоо юуг мэдэрч болох вэ? Ямар өөрчлөлтийг мэдэрч болох вэ? Бид одоо даалт ухамсараас сэргээснээр ямар асуудлыг шийдэх боломжтой?
За хамгийн наацхийн асуудал, энгийн асуудал яг одоо өнөөдөр юу ч мэдэхгүй даалдах humсаар энерги одоо чакра шүү дээ. Одоо энэ дотоод ертөнц одоо бурханлаг, сүнслэг гэдэг талын зүйлийг жишээлбэл үүсгдэг хүн байж болно л та. Тэгэхээр энэ бол таны буруу ерөөсөө биш. Энэ юуны буруу юм гэхээр нэг эсэндээ энтлийн тархич нь л хит их ажиллаж байгаа гэх. Тэгэхээр энд ижснээрээ танд ямар мэдрэмж төрөх вэ гэхээр ядаж надад ийм хоёр тархи байгаа юм чинь энэ хоёр тархигаа тэнцвэртэй ажилуулах боломж өгдөг юм биш үү? Тэгвэл энэ хоёр тархийг тэнцвэртэй ажилуулахын тулд тийм ээ одоо тэрний удирдлагыг би хаанаас хангаж өгөх вэ? Яаж ч би энэ хоёр тархиа зэрэг ажилуулах боломжтой юм. Тэгэхээр бид нар энэ тархиа ажилуулдаг шүү дээ, тийм. Энэ тархийг ажилуулна гэдэг маань өөрөө өнөөдрийн нөгөөгөөр хэлбэл цэвэр шинжлэх ухаанч болчихж байгаа. Амьдралаар амьдарч байгаа хүмүүс гэсэн үг. Логик тийм ээ, үнэн фактанд л итгэнэ. Чи үзчихэж, харж иж, сонсч иж, тэрийг баталж иж, нотлж иж, тэгсний дараа итгэнэ гэдэг маань нэгсэндээ баруун гартаа сулгаан хүнлгээд, баруун гартаа нэг гартаа хүнлгээд ойлгоч. Гэтэл танд хоёр гар байна шүү дээ. Яагаад хоёр гараараа зүйл хийхгүй байгаа юм, тийм ээ? Тэгэхээр тэрэн шиг танд хоёр тархи байна. Хэрвээ энэ тархи чинь ажиллаад ингээд сайн өнөөдрийн амьдралаа болоод байгаа юм бол өшөө энэ тархийг ажиллаудад ирвэл яах нь таны хүчин чадал өшөө даблдах нь шүү дээ, тийм? Өшөө нэмэгдэн. За тэгэхээр зөвхөн одоо нэг үгээр хэлбэл одоо бид нар нэг ийм л асуудал дандаа би ярьдаг да ингээд 5 мэдрэхүү асуудал. 5 мэдрэхүү гэдэг чинь угаасаа сонсох, харах, үзэх, амтлах, тийм ээ? Мэдрэх энэ энэнгээрээ амталж, энэнгээрээ мэдэрж байгаа энэ мэдлэгийг өнөөдөр шинжлэх ухаан баталж нотолж ингэж гаргасныг нь өнөөдөр бид нар мэдлэг гэж ойлгоод андуураад байгаа байхгүй юу? Гэтэл яг үнэндээ эн чинь зүгээр нэг мэдээллийн түвшинд хадгалагдсан информац байгаа юм. Мэдээлэл байхгүй юу? Мэдлэг хаанаас ургаж гарах вэ гэхээр та тэр мэдээллийг өөрийн биеийн дээр ашиглаад, туршаад, үзээд, тийм ээ, амьдралдаа хэрэгжүүлээд тэгээд үр дүнд гарч байгаа тэр зүйлийг л мэдлэг гэж нэрлэдэг. Үзэгч холбогч чинь би үзэгчийг авмаарай. За уучлаарай. Таны яриаг би тасалж төвцөнгөө. Тэгэхээр өөр нэг зүйл асуумаар байна л да. Би нэг бүсгүйн яриаг сонссон юм байна. Тэгэхээр нөхөр нь ингээд арх угаад бас ааш нэвдрээд гэдэг ч юм уу те нэг яг гэр бүл байдаг асуудлыг ярьж байгаа юм л да. Тийм болоод эхлэхээр нь би ерөөсөө өглөө болгон цайныхаа дээжийг нөхөртөө өгтөө. Одоо за миний нөхөр өнөөдөр сайхан байгаасаа гэж бодоол өгөөд исэн чинь зүгээр болсон шүү дээ гэж ярьжсэн байхгүй. Тэгэхээр магадгүй Монгол эмэгтэй хүн болгон удган байдаг, Монгол их хүн болгон их тийм байглаас заяасан хүчтэй байдаг гэдэг нэг тийм шид надад харагдаж байна. Хоёрдугаарт хүн тэр хүн өөрийнхөө далд ухамсарыг ашиглаж чадсан байна. Үнэ. Цэвэр тэр чин дотоод сэтгэлээс зүрхнээсээ үсэж байгаа зү. Бодоагүй байхгүй юу? За энэ одоо ингээ өгчүүл яхал гардаг болов яадаг бол архинасаа гэж ямар ч эргэлзээ байгаагүй тэр хүнд. Тэгээ тэр эмэгтэй яасан бэ? Зүрх сэтгэлээсээ миний хань сайн сайхан байгаасаа гэл өглөө алган сүүгээр те цагаан сүүгээр ингээл ходоодыг нь мэлхад ээж. Тэгэхээр тэр хүний дотоод сэтгэлдээс нэг үрэлэл даалт ухамсарт нь эсэн тэр цэвэр цэнгээр нөгөө цайчин баяжигдаад тэгээ хүний дотор орж байгаа юм чи цэвэрлэхгүй яах юм. Нөгөө дотор нь ороод архи уусараад ороо суудсан байгаа нөгөө мөнгөсийг гаргаад тавьчихсан гэсэн үг байхгүй. Тийм учраас хоолн дээр муу зүйл явах байх тийм үү. За өглөөний мэнд сайн байна уу? Сайн бицгэн үү? Сайн байна. Өглөөний мэнд хүргэе. Баярлалаа. Нэг юм асууя. Одоо таны энэ бэлтгэл гэж яриад ирсэн 1000 хүний. Тэгээд нэг удаа очоод суудаад таны яриад байгаа энэ даалт ухамсар гэдэг үнэхээр сэргэж ирэх үү? За. Тэгээд даалт ухамсар нэг удаа очсноо сэргүүл одоо тэгээд дахин очоод байх шаардлага байна уу? гэж асууя та. За баярлалаа. Их гоё зөв асуулт энэ тийм ээ. Тэгэхээр аливаа зүйл чинь оролдлогоор байдаг байхгүй юу? Тэгэхээр бидний одоо хийж өгөх гээд байгаа, хэлж өгөх гээд байгаа юм нь юу гэхээр нэг удаа хамтдаа байх гэдэг нэг өөр хүч юм. Тэрүүгээр ялгаатай юм шүү. Гэвч та нэг удаа сурцсан ямиг олон дахин хийгээд байвал таны амьдралын зуршил болж хуурна да. Дадал болж хуурна да. Амьдралын чинь нэг хэсэг болж хуурна да. Тэгвэл та яах нь мөнхөд л хийгээд байх юм бол энэ бол та өөрийгөө мөнхөд сэнгэлж нэг өөрөлдөл дотор байгаа зүйлээ мөнхөд гаргаж ирж байна л гэсэн үг. Та нэг удаа ирчээл нэг удаа хийчихэл за одоо болчлаа гэвэл нэг иймхэн зай гаргаад тэндээсээ тухайн үед л авах хэвээр дотоод тэр ариун өсөлт дотоод одоо мөн чанар дотоод далд ухамсарынхаа сэрэлт явагдана. Тэгээ магадгүй дахиад таныг нэг уурлахад нөгөө чинь буцаад хаагдчих магадгүй шүү дээ. Тийм ээ? Та буцаад нэг муухай юм бодоход яг нөгөөд чинь эргээд хаагдчих магадгүй шүү дээ. Тэгэхээр би юутай харьцуулах гэдэг нь тэгэхээр танд жишээлбэл тийм ээ? Одоо ийм сайхан гар утас үе гэж үү? Нөгөө iPhone ч нөгөө Galaxy маш гоё. Гэтэл та тэрийг нэг өдөржингөө ярьлаа, тэгээ өдөржингөө хүмүүст ашиглалаа.
буцаага цэнэглэхгүй бол тэр утасны цэнэглэгч хэрвээ байхгүй бол тэр утасны ашиг гэж байгаа юу? Батарей. Тэр утас функционал үүрэг буюу гайхамшигт чадвараа биелүүлэх чадамжтай хэвээрэл байна. Гагцхүү та цэнэглэхгүй байгаа юм чи ашиглаж чадахгүй байхгүй. Яг энэтэй адилхан тийм учраас хамгийн гол нь зүгээр нэгэн удаа ирээд сурах нь гол биш. Энийгээ амьдралдаа өдөр тутам хийж чадах юм бол та өөрөө гэрэл болоод орчиндөө гэрэл хийгээд цэцэлж эхлэх ийм боломж бий. Өмнөх сургалтын дээр, өмнөх уулзалтан дээр очсон хүмүүс энэ уулзалтан дээр ирээд ямар шинэ мэдлэгийг авах вэ? Хамгийн гол нь яг ер нь бол нэг арай жоох юм гүнзгий тайлбарлаж өгье гэж бодсон. Мэдээж бүх энэ дасгал хийдэг хүмүүс шүү дээ. 9 мэдийн дасгал хийж манайх нөгөө офисороо өглөө болго үнгүү зааж өгдөг. Тэгээд үнгүү зааж өгөхдөө бүх багш нар маань тайлбарлаж өгч байгаа. Энэ нүдэн андг нь ямар учиртай, хамар дараа ирдэг нь ямар учиртай, аваа уншдаг нь ямар учиртай, гараа ингэдэг нь ямар учиртай, ингэж суудаг нь ямар учиртай тийм ээ. Гэх мэтлэнгээр тэгээд дотор юу болдгийг, яаж толгойнхаа энэ муу бодлын давтамжийг зогсоодгийг, за боргоцсон улчиргаагаа яаж одоо эдвчүүлдгийг, зүрхнийхаа гэрэл гэгийг яаж тэлдгийг, орчлон хорвоог яаж хайраараа бүрхтгийг ингээд энэ болгоныг багш заацсан маа. Энэ дээр мэдээч хэрэг яг хоёр цагийн лекц учраас нэгдүгürt би түрүүн хэлсэнтэй мянгуулаа цуглахын хүч гэдэг чинь агуу юм шүү дээ нэгдүгürt. Тэрийг нэгдүгürt бодчих. Хоёрдугаарт бол мэдээж харцсангүй шинэ мэдлэгээр ханахыг хичээн штэ тийм ээ. Гэтэ ер нь нэг юм үг өгдөө штэ. Та юу хүлээж ирнэ тэнийг л аавна гэж. Яг үнэ. Шанаганыхаа хэрээр хотгож авнаа гэж. За дараагийн үзэгчийг авъя. Өглөөний мэнд сайн байна уу? Сайн байна уу? За. Сайн. Таавал ажиллаж Баярлалаа. Сайхан нэвтрүүлэг явж байна. За энэ мянган хүний бэлтгэл улсын энергийнхаа хуулиар их олон хүнд одоо их сайхан энерги болж очих юм хуультай. Тэгэхээр таавалчны энэ сайхан хийж байгаа байж амжилт хүсье. Тэгээ өөрөө ч гэсэн гэр бүлээрээ очноо. Баярлалаа. Я бадмата шашин энэ сайхан эрэг үйл ажиллагаа хийж байгаа энэ амжилт хүсье. Баярлалаа. Олон үйл буюу хийж байгаа шүү. Баярлалаа. Цэрэнтлэмэгч танд тань мэдрэгдсэн томоохон өөрчлөлтүүдээс манай үзэгчдэд бас дуулгаач. Байлгүй яах вэ? Өмнө би асууж суусан. Тэгээд одоо аливаа юм сайхан юм гэдгийг 21 удаа хийхэд тэр бол хөвшил бадуул яшил болж байдаг. Тэр миний сэтгэл зүйч гэсэн гэр бүлч гэсэн маш их нөлөөлж байгаа. Тэгээд олон хүн энд хамрагдаасай гэж хүсэж байна. За баярлалаа. Баярлалаа гэсэн үг тийм. Тэгэхээр яг миний асуух гэсэн асуултыг саяны үзэгч яг сануулчлаа л та. Тэгэхээр өөрөө ингээд бясалгал хийгээд өөрөө гэгээрээд өөрөө мэдлэг аваад өөртөө хэрэглээд авах нэг өөр хэрэг тийм үү? Бусдад нөлөөлнө гэдэг бол өөр төвшин байж таарах уу? Аль эсвэл өөрийн хийж байгаа үйл бусдад нөлөөлөх хүчтэй байх уу? Ийм юм л да орчлонгийн хууль гэж нэг юм байна. Тэр нь бүтээгч хууль, сөнөөгч хүч гэж хоёр хууль байгаа. Тэгэхээр хоёр эргэлтэн дунд л бид нэр амьдрна. Тэгэхээр зарим хүний ажил үйлс ягаад ийм бүтэмжтэй сайхан юм дэвжиж явдгийг тийм ээ. Хинтээч уулсан гэж болоод уулсан бүх ажил нь окей болоод сайхан болоод идэг тийм. Зарим хүнийх ягаад зүтгээд ингэ болж өгдөггүй юм. Тэгэхээр нэг өсөндөө бидний хийж байгаа ажил бол ерөөхдөө зөвхөн өөрсдийн төвшөнд хийгээд байгаа ажил гэж би ерөөсө боддоггүй. Энэ цаанаасаа би нэг жоохон юм мэдээд авсан бол энэ нь надад сайн сайхнаар нөлөөлж байгаа бол би найзтай хуваалцсан юмсан л гэж боддог хүн байхгүй юу? Нөгөө найз төвтэй шүү дээ бид нар. Тэгээ ахын дүүстэй өгчих юмсан гэж боддог үстэй. Яг тэрний хуулиар л явж байгаа. Өнөөдөр бид нар ингэж утсан нэг хэдэн хүмүүс багшийн шав болоод тэгэл ингээл мэдлэгийг нь аваад ингээд суралцж явах явцдаа гоё юм биш үү? Бушуухан шиг тэрийг өгчих юмсан, тэрэнд хэлчих юмсан, энд мэдүүлчих юмсан. Яг энэ байдлаар саяны ярьсан ихч шиг жишээлбэл яг мянган айлуудад энэ тодорхой хэмжээгээр нөлөөлөөд тэр нөгөө хүний нэг ингээд би нэг өдөр ногоон дэвтэрээ уншиж үзсэн л дээ. Хүмүүсийн талархал хүчдэг надад нэг ногоон дэвтэр өгдөг. Тэн дээрх ингээд ямиг уншижсэн чинь бүр ингээд би өөрөө бүр ингээд сэтгэл хөдлөөд ийм гайхамшигтай юм байна уу гэд. Тэрнээс л ерөнхийдөө олболоо за тэгвэл мянгуулаа нэг цуглаад тий ингэж гэж. Тэгэхээр бас нэг санаа яагаад ингэж төрсөн гэхээр миний бас нэг багш байсан л да. Одоо урд багш маань Газиса Магизона гэдэг Казахстаны тийм одоо далд хумсрын төвшөнд бас нэлээд гүн яатсан чандаа салахын бяцлаглалын том багш байсан. Махариша багш яг үндсэн шаа. Тэр багш хэлжсэн Нью-Йоркод энэ Махариша багшийн бүх шавнаар цуглаад Нью-Йорк хотод Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк чи хамгийн их гэмт хэрэгтэй хамгийн аюултай хот байхгүй. Тэгээ тэнд нэг удаа 400 хүн цуглаад бяцлал хийхэд гэмт хэргийн тоо ингэж буурж исэн гэж огцон буурж исэн гэж. Цагаарын юунд нь хэмжилт хийж үзсэн мэт агарын одоо бохирдлын хэмжээнд нь тэгэхэд агарын бохирдлын хэмжээ бас давхар буурсан байсан гэж. Тэгэхээр ямиг ялангуяа сайн зүйлийг баг гэж ерөөсө бити бодчих. Тэр
хүсэл байгаа тийм ээ. Хүнд өгье гэсэн тань сэтгэл ах юм бол жоохон ч гэсэн хийжээ. Тэгээ хөдөлчээ гэж. Тийм л үгийг надад нэг шингээж өгсөн ба. Тэгэж бодвол тийм юм надад байна. Тэгээ сүүлийн үед ингээд мэдээллийн хэрэгслүүд ялангуяа энэ Twitter биш үү тийм ээ. Одоо орчин үед хөгжиж байгаа. Тэгээд тэрнээс л их хүчил мэдээлэл авдаг л та. Тэгээд тэрийг ингээ хараад байхад маш их стресссэн, нэг нэгний үзэн ядсан, тэгээ хийж байгаагаа үүсгэсэн санаанууд тийм ээ. Болж бүтэж байгаагаа нураах гэсэн оролдлогууд ч юм уу тийм юм их ажиглагдаад байгаа байхгүй. Тэгээ бас харамсдаг байхгүй. Нэгнийгаа ингээд жоохон ингээд нэг юм хийх гэж зүтгэж яхад нь бид нар тий бүгдээрээ ингээд нийлэл за болно энэс нь тэгвэл энийг ингээ хийчихвэл болно шүү гэж яага хэлж болдгүй. А би байхдаа ингэжсэн шүү гэж өнгөрсөн үе рүүгээ татах юм. А чи болчоод ингээд шүү одоо тийм болох гээд ингээ ирээдүйд цагийг ингээд заагаад ах юм. Чи энэ олон хүмүүс бүгдээрээ нийлээд ирээдүйд цаг дээр Монгол орн сүрэх гэдэг сүнэх гэдэг эдийн засаг нь унах гэдэг ингээд яриад ах юм бол эн чинь болно шүү дээ. Юу ярин түүнийгээ дуудана. Ерөөсөө тийм байхгүй тий. Тэгэхээр өнгөрсөн цагийн тухай биш, ирээдүйд цагийн тухай биш. Бид нар яг одоо цагийн амьдрал илүү их чухал юм байна ш. Тийм ч учраас үеийн үедээ 100-аас 100 өвөг дээдс манд биднийг өрөөж ирсэн байх нэ. Ингээд энэ сайхан яриаг бидэнд дэлгэж миний урилгыг хүлээн авч Бархас Сайд гарагийн өглөөг олон бороотой өдрийн дараах нартай өглөө бидэнд угтсан танд баярлалаа. Тэгээд олон монгол хүний сэтгэлд нь нар манд тултгай гэж би өрөөж байна. Тэгээд тантай эргэж уулзах болзааг үзэгчдэд сануулъя. 8 сарын 11-ний 10 цагаас та бүхэн даалт ухамсарыг сэргээх бясалгал лекцэнд хүрэлцэн очоорой. За 10 цагт өглөө үйлдвэрчний нэвлийн соёлын төв ортонд очиж уулзах нэ. Тэгээд өөртөө болон бусдад нөлөөлөх өөртөө байгаа тэр их эрчим энергийг хэрхэн хэрэглэх, хэрхэн түүнийгээ сэрэх, түүнийхээ баялгийг хэрхэн хүртэх нууцыг танд тайлах болно. Баярлалаа. Нараа маш их баярлалаа. Би чамд хэлмээр идэм л да ингээд чамтай ярилцсанаа дүргэлж таатай байдаг гэж. Нөгөө бидний ярьдгаар мэрэгжлийн үгээр сэрсэн охин гэж. Нэг юм яг үүний хэрэгтэй яг чиний түрүүний хэлсэн тэр дотоод нар гэх чиг л бид нар асаахыг хүсэж байгаа. Дотоод нарыг л гэрэлтүүлэхийг хүсэж байгаа. Тийм учраас бороотой байсан ч гэсэн нартай юм шиг тийм сайхан аз жаргалтай байх тэр боломж бол биднэрт байдаг юм аа. Биднэрт байна. Хин нэгнээс битгээр та өрөөсөө ирэх хэрэгтэй юм гэж. За ингээ хамтдаа уулзцгаая. Тийм. 10-ны өглөө. 11-ний өглөө. 11-ний өглөө 10 цагаас хамтдаа уулзцгаая. Энэ тасалбарыг хаанаас авч болох вэ? Энийг ерөнхийдөө одоо бол нөгөө үйлдвэрчний нэвлийн соёлын төв ордонгоор борлуулж байгаа. Мөн манай офисуудаар нэлийн хэдэн офис идэг болохоор бас энэ утсуудаар холбогдоод авчихсан дээрх. Баярлалаа хэрхэн үзэгчтэй. Өнөөдрийн ажил үйлсэд тань өндөр амжилтыг хүсье. Маргааш өглөө Баасан гаргийн өглөө 8 цагт уулзъя. Өдрийн мэндүргийн үзэгчтэй интернет мэдлэгийн нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Үзэгч та бүхэндээ өнгөрсөн даваа гарагаас эхлээд бид өдөр бүрийн 15 цагаас та бүхэнд интернет мэдлэгийн нэвтрүүлгээ хүргэж байгаа. Тэгэхээр зөвхөн амралтын өдөр гэлтгүй бас интернет мэдлэгийн нэвтрүүлэг маань та бүхэнд бас даваагаас Баасан гараг хүртэл энэ 7 хоногоос эхлээд хүрч байгаа. Та бүхэн бас яг энэ цаг мөчид 19:36 утсандаа холбогдоод мэдлэгээ төвшүүлж болно. Тэгэхээр амралтын өдрөөр бол хөвчлэн бас хэлийн чандаас ирсэн монголчуудынхаа загтлыг үзэгч та бүхэндээ задалж за тэдний хайртай хүмүүст илгээсэн мэдлэгээг бас хүргэдэг бол за харин даваагаас Баасан гараг одоо бол та бүхэндээ 19:36 утсыг төлхөө ажиллуулад хөдөө орон нутгийнхаа үзэгчдийн хүслийг хүлээн авсны үндсэн дээрээс бас мэдлэгийг хүргье гэсэн юм бодолтойгоор нэвтрүүлгээ явуулж байгаа. Тэгээд хамгийн ихний үзэгч манаас яг энэ цаг мөчид орж ирж байна. За байна уу? Hello. За өдрийн мэндүргийн. За тэгэхээр үзэгчтэйгээ танилцъя. Хэн блэ? Нарантуя. За Нарантуя. Өглөө шилжсэн. За хаанаас ирж байна Нарантуя? Гойсмөр. Гойсмөр. За хинт мэдлэгээ төвшүүлэх үү? Хайтаата. За тэгэлгүй яг өнөөдөр аавуудын баярын өдөр. Тэгэхээр бас манай нэвтрүүлгийн хамт олонний зүгээс ч бас бүх аавуудтай баярын мэнд хүргэж байна. За Нарантуягийн аавынх нь нэр алтар хэн бэ? Эрдэнэбатар. За Эрдэнэбатар. Хайртай шүү. Уулууд гомод исэн бодож шараа. За тэгэхээр дуучин Түр мандахын ааваараа бахархна гэсэн уран бүтээлээр бид бүхэн таны уран одоо мэдлэгийг
бас уламжлана. За аавда хандаж юу гэж хэлмээр байна? Өнөөдөр бас баярын өдрөнд тохиож байна штэ. Аавда баярын мэндийг хүргэе. Тэгээд уулзаж гомдож ирсэн бодоочлаарай. За Аавда нартай. хайртай шүү. За аав нь хажууд нь байна уу? Аав хажууд байхгүй. Байхгүй. Аав нь хаана байгаа? Ажил дээр аа. За хаана ажилтны аав нь? Аав. За энэ үзэгч манцаас тасарлаа. За аавда хайртай аавда. Аав Эрдэнэбаатар да. Говьсанбөрийн аймгаас холбогдсон үзэгч Нарантуян амжилтгээ төвшүүлж байна. Дуучин төр мандахын ааваараа бахархна гэсэн уран бүтээлийг үзэгч та бүхэнд хүргэнэ. Тэгэхээр энэ дуун дээрээс үзэгч та бүхэн хайртай аавда заавал амжиж мэдлэгээ төвшүүлээрэй гэж хэлмээр байна. За байна уу? Аа байна. За. Архангай аймагт байгаа хайртай аав Батбаатартай. Аавын баярын мэнд хүргээд хайр охин болон хүргнээс нь хайртай шүү гэд мэд төвшүүлж байна. За охин нь хэм блэ? Гэрэлт толмоо. Гэрэлт цалмон. За. Хүргэн нь Хүргэн очир уйг. очир хоёг. Тэгээд мөн хайртай ээж болон хайртай хоёр хөөхөн хүүдээ энэ үеийн мэндийг хүргээд. За ээжийнх нь нэр хэм бэ? Ээж алтан төлхөө. За дүүнэрийнхаа нэрийг бас хэлж болно. За. Дүүнэр нь хэм блэ? Дүү Бомбаяр олон Цолмон баяр. Цолмон баяр. Хүү Тэмүүлэн. За Цолмон баяр. Бомбаяр. Цолмон баяр те? Тийм, Бомбаяр. Бомбаяр. За хүүн хин гэсэн бэ? Тэмүүлэн. За. За баярлалаа. За баярлалаа. За. За Архангай аймагт суугаа хайртай аав Батбаатартай аавуудын баярын мэндийг хүргье гэд Улаанбаатар хотоос охин Гэрэлт Цолмон хүргэн очир хоёг нар нэмжлэгээ төвшүүлж байна. За мөн ээж Алтан Төлхүүртэй, дүүнэр болох Бомбаяр, Цолмон баяр нартаа. За мөн хайртай хүү Тэмүүлэндээ бас баярын мэндчилгээ төвшүүлж байна. За байна уу? За үзэгчийн манатаас тасарлаа. Дараагийнхаа үзэгчийг 1936 утсан дээр хүлээж байна. Дуучин төр мандахын ааваараа бахархна гэсэн сайхан уран бүтээл дээр үзэгч та бүхний мэдлэгийг авч байна. Тэгээд аавуудын баярын өдрөөс заавал амжиж хайртай аавда мэдлэгээ дэвшүүлээрээ энэ дуучин төр мандахын уран бүтээл дээр гэж хэлмээр байна. За байна уу? Байна. За өдрийн төргий. За баярлалаа танд өдрийн. За хин гэдэг үзэгч бидэнтэй ярьж байна. Намайг төвшин жаргалын найз болсон гэдэг. Ган солонгоо? Ан чулуун. Ган чулуун. За. Тэгээд аавын баярын мэнд хүргье. За аавынх нэр хэм бэ? Төвшин жаргал. Төвшин жаргал. За. Ган чулуун маань хаанаас ярьж байгаа лээ? Улаанбаатар. Аль дүүргээс ярьж байна? Чингистэй. За аав нь хаана хажууд нь байгаа юу? Аав захтай ёо ачаа. За баярлалаа ярьсан. За баярлалаа. За өнөөдөр аавуудын баярын өдрөө аавдаа амжиж заавал мэдлэгээ төвшүүлээрэй. Дуучин төр мандахын ааваараа бахархна гэсэн уран бүтээлийг та бүхэндээ зориулж байгаа. Тэгээд маш олон баяр байдаг боловч яг аавууд руу чиглэсэн аавуудын баяр гэдэг зүйл бол тэр болгон байдаггүй. Цэргийн баяраас та өөр. За байна уу? Сайн байна уу? За сайн байна уу? Дорнот аймгийн баяр. Дорнот аймгийн Баян Дунсум. За Баян Дунсум. Цага аав. Хүргэн хин гэсэн бэ? Түргэн баг. Түргэн баг юм уу те? За уучлаарай. Түргэн багт суугаа. Амьдарч байгаа. Хүмүүстөө аавуудын баярын мэнд хүргье. За ахынхаа нэр хин гэсэн бэ? Ахынхаа нэрийг дахиад хэлж болох уу? Батмөр. Бат? Төмөр. Ах нь гэсэн те? Аав. Аав гэсэн аа зааварчлаарай. Охин Балжбаагаас нь Улаанбаатар хот. Хүргэн гам баттын хагасаар. Балжмаа. Хүргэн? Хүргэн нь хин гэсэн бэ? Гамбат. Гамбат. За. За, болцсон аа. За, баярлалаа. За, Дорнот аймгийн Баян Дунсумын Түргэн багт суугаа хайртай Баттөмөртөө мэдлэгээ төвшүүлье. Аавуудын баярын мэндийг хүргэгээд охин Балжмаагаас нь за мөн Хүргэн Гамбатнараас нь мэдлэгээ ирж байна. За, дараагийн үзэгч байна уу? Байна. Байна, сонсож байна. Энэ 10 өсөн байгаагийн дугаарлаас олох яаж холбогдох вэ? За, та холбогдчихсан байна. Шууд нэвтрүүлэгт холбогдсон байна. Хэн блэ?
байна уу? За. Хөсгөл аймгийн цагаан улс өмнө суугаа. За. Хинт мэнжлээд Гэлэгфэл. Аав хин гинэ? Гэлэгфэл. За аавынх нэр дуулддаггүй. Гэлэгфэл. Ямар хин гинэ аавынх нэр? Гэлэгфэл. За ерөөсөө аавынх нэр сонсогддоггүй. Ямар сэл гэсэн бэ? Дэлэг сэл гэсэн үү хин гэж юу? За үзэгчд маань холбогдож байна уу? байна 19 юу? За тийм байна, сайн байна уу та? Энэ нөгөө интернет мэдээ юу? За болго яг тантай танилцсан юм бэ? Сэргэлэн гэдэг хүн байна. Та хаанаас ирж байна? Сэргэлэн аймгаас ирсэн. За хэдэн хүүхэдтэй вэ? Би 7 хүүхэдтэй. За танд аудын баярын мэндийг хүргэе. Манай нэвтрүүлгийн хамт олонны зүгээс. Баярлалаа. За. Хотод байгаа сая манай хүргэн аав болсон юм аа. За хоёр хүргэнийх нь нэр хэн блэ? Сэрдам. За Сэрдам. Буянбаатар. Сэрдам. За нөгөөх нь хэн гэлээ? Нөгөөх нь яа хотод байгаад нь зөвчээ. Нөгөөх нь эндээ байгаа юм. За Сэрдамтаа. За ямар хүүхэдтэй болсон? Хүүтэй болсон. За охиных нь нэр хэн блэ? Таны охины нэр? Зол заяа. За баярлалаа, баяраа сайхан тэмдэглээрэй. За Сэргэлэнгийн зүгээс Улаанбаатарт суугаа хүргэн Сэрдамбынхаа гэр бүлд охин Зол заяа хүргэн Сэрдамб нарт амжилтыг төвшүүлж байна. Саяхан хүүтэй болсонд нь баярын мэнд хүргэе. Бас аав болсонд нь баяр хүргэлээ. Сэлэнг аймгаас Сэргэлэн гэж хүн албагдсан байгаа. Ингээд амлсан ёсоор эдгээр үзэгчдийн амжилтыг бид дуучин Түр мандахын ааваараа бахархна гэсэн энэ сайхан уран бүтээлээр илгээж байна. Үзэгч та бүхэн хүлээн авна уу? 믿민 보득 шулгнаж байхад цэцгийн согсоод дэлгэрлэг ичяах вэ өвгдийн ухан сэрүүн байхад цэцэн заяач түшил яах вэ мичтийн санааг газарт чагнасан миний Монголын хүү дэлгэр орныхаа алтан хөсгийг дэлгэрүүд хүргэлцсэн Бодор сарны твя усан дундхийн адил бодол ухаантай аваараби яасан чих бахад намзээ Санаанд минь буян дэлгэрч байхад сайхан аваа
бахтлгүй чахавд Одом хочин дэлгэр бахад Уртын буйны шүтлгүй чахавэ ертөнцийн үннийг шивнсэн миний ачдутако оюун бодолынхаа үжмээр орон сан дэвижсэн Тэмүүдхийн адил өндөр хэмрдаа яасан чих бахад намзээ яасан чих бахад Дуучин төр маань тааваараа бахархан уран бүтээл танд хүргэлээ. Үргэлжлүүлээд үзэгч та бүхэндээ бид дуучин Ариунагийн Аавда гэсэн уран бүтээлийг хүргэнэ. Энэ дуун дээр бас амжиж Аавда заавал мэдлэгээ төвшүүлээрэ. Байна уу? Байна. За, өдрийн мэнд төргийн үзэгч. Өдрийн мэнд. За, хэн гэдэг үзэгч вэ? Баяр цаг таанаас ирж байна. Сонгон найрхан дөрвөөс. За. Өнөөдөр Аавдын баяр Аавда мэдлэгээ төвшүүлэх үү? Тэгээ. За, аав нь хэн блэ? Цэгмэд. За. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын суугаа. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Эрдэнэчулуун гэдэг газар нутагт байгаа. Уулбаян сумын Эрдэнэчулуун газар нутагт байгаа. Эрдэнэчулуун гэдэг газар уу? Аа. Аав нь хэн бэ? Цэгмэд. Цэгмэд Ахууган баяр. Тэгээд хүргэн ган зогт тавсран тэгээд үржин бадам бас хүргэн нөө. За. Бат төгөлдөр Үржин бадам Бат төгөлдөр дүү мөх цогт бүгдээрэнд нь аавын баярын мэнд хүргэе. За, баяр цагт өөр аав болсноо. Бодогоо гэдэг. За. За, баярлалаа мэдлэгээ хүлээн авлаа. Дуучин Ариунагийн уран бүтээлээр уламжлах болно. За. За, баяр цагт холбогдлоо. Сонгон найрхан дүүргээс холбогдсон үзэгч байгаа. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Эрдэнэчулуун гэдэг газар суугаа хайртай аав Цэгмэдтэй ах Ууган баяртай хүргэн ганц цогт Лавсран Үржин бадам Бат төгөлдөр заман дүү мөх цагт нартаа аавын баярын мэндийг хүргэсэн байна. За мөн бас сахлаар ирсэн нэг мэдлэгээ байгаа. Хайртай аав жаргал сайхандаа хүү долгор сүрэн охин аг баяр охин мөөги ач охин ануу аялуун ачхүү 9 баатар нарынхан зүгээс аавын баярын мэндийг таньдаа хүргье. Хязгааргүй их хайртай шүү. Дэлгэр орныхоо алтан хууц нь болсон айл гэрийн ноён нуруу амьдралд анх хөтлсөн хайртай аавда баярын мэнд хүргье гэсэн байна. За байна уу? Байна уу? За өдрийн төргий. Баярлалаа. За. За хэн гэдэг үзэгчтэй ярьж байна бид? Эрдэнэс ярьж байна. Эрдэнэ? Эрдэнэ хэн гэсэн бэ? Эрдэнэ баяр. За Эрдэнэ баяр. За Эрдэнэ баяр. За Сүхбаатар аймагт суугаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цаа сумд суугаа аавдаа мэдээ. За аавынх нь нэр хэн бэ? Чулуунбаатар. Чулуунбатаа? Чулуунбаатар. За Чулуунбаатар. Өнөөдөр өдөр нууж байгаа. Оо за ямар давхцсан баяр таарж байгаа юм ба штэ. Харин. За аавдаа хандаж юу гэж хэлмээр байна? Юу гэж хэлвэ? Баяраа сайхан юм дээрээ хэлээ. За баярлалаа.
За хоёр дахь үзэгч Эрдэнэ ноёр байсан. Сүхбаатар аймагт байгаа. Хайртай аав Чулуунбаатартаа өнөөдөр бас төрсөн өдрийн тохиож байгаа юм байна. Төрсөн өдрийн баяр, аавуудын баяр гэдээ бас давхцаж таарж байгаа юм байна. Тэгээ манай нэвтрүүлгийн хамт олонны зүгээс ч бас Эрдэнэ ноёрынхаа аавд баярын мэндийг хүргэж байна. За байна уу? Байна. За сайхан амарч байна өдрийн мэндэргээ. За үзэгчтэйгээ танилцъя. За хэн блэ үзэгч маань? Намайг Үрцах гэдэг. Хэн гинэ? Үрцах. Үрцах гэсэн үү? За Үрцах хэнд нэмжлэгээ төшөөлөх үү? Аавдаа юу? Аавдаа, ахтаа. За аавынхаа нэр хэн бэ? Чулуунсүрэн. Чулуунсүрэн. Ахыхаа нэр хэн блэ? Нэмсүрэн. Ямар сүрэн гинэ? Нэмсүрэн. Мөхсүрэн гэсэн үү? Нэм. Нямсүрэн. За уучлаарай. Ах нямсүрэндээ. За өөр хэнд нэмжлэгээ төшөөлөх үү? Өвөөдөө. За өвөө нь хэн блэ? Мегмасүрэн. За мегмар сүрэн. За болцсноо үзэгч маань. Астаа. За баярлалаа. Өөр цаахан зүгээс аав Чулуун сүрэн, ах Нямс сүрэн, өвөө Мегмар сүрэн нартаа бас аавуудын баярын мэндийг хүргэллээ. Байна уу? Бараа. За өдрийн мэндэргээ. Энэ мэдээ болсон. За хэнд бинчлээ төшөөлөх үү? Хэн гэдэг үзэгч лээ? Өөрийгөө танилцуулаарай. Эрдэнэлэг. Эрдэнэлэг. За. Өнөөдөр төрсөн үдээ. Дүүдээ? Мөхсөрт. За дүүдээ гэсэн үү? Хүүдээ гэсэн үү? Үдээ. За хүүн хэн бэ? Хөө мөхсөрт. Мөнх? Хөө мөхсөрт. Цогтоо? Мөхсөрт. За. Байна. Байна. Өөр хэнд бинчлээ төшөөлөх үү? Тэгээд эхнэртэй хүндрийн дэвсгэр сайхан нэмдэлээр байртай шүү дээ. За эхнэр нь хэн бэлээ? Хэдэн жаргал. Цэдэн жаргалаа. За баярлалаа танаа гэр бүл дазжруулсан. За Эрдэнэлгээс өнөөдөр төрсөн өдрөнд тохиож байгаа хайртай хүү мөнх цогтдоо авдаашлалтай, ээжтэй энэрлэлтэй эрдэм номтой сайн хүн болоорой гэд хүүдээ хайртай шүү гэсэн мэдлэгийг ирүүлж байна. За мөн эхнэр цэдэн жаргалдаа ч бас хайртай гэд мэдлэгээ төшөөллөө. За бас захлаар ирсэн нэг мэдлэгээ дахин үзэгч та бүхэндээ хүргэе. Хайртай аав жаргал сайхандаа баярын мэндийг хүргэе. Аавуудын баярын мэндийг хүү долгор сүрэн охин аг баяр, охин мөөгийн ач охин ану аялуун, ачхүү 9 баатар нараас нь аавуудын баярын мэндийг хүргэе гэд дэлгэр орныхоо алтан хууц налсан айл гэрийн ноён руу амьдралд анх хөтөлсөн ачтай аавдаа хязгааргүй хайртай шүү. Дахин баярын мэндийг хүргэе гэсэн байгаа. Ингээд үзэгчдийнхээ амжилтлыг дуучин Ариунагийн аав дагс уран бүтээлээр уламжилж байна.
Шарин Аавдагс уран бүтээл танд хүрэллээ. Интернет мэдлэгийн нэвтрүүлэг манаас өндөрлөгт өгч байна. 3 үзэгчийг аваад нэвтрүүлэг манд ерөөхдөө өндөрлөнө. Тэгэхээр дуучин мөнх хоёрын нөмөртэй Аав гэсэн уран бүтээлийг та бүхэндээ хүргэнэ. За байна уу? Байна уу? Байна. Өдрөмтөргий. Тийм. За хэн блэ? Баяраа. За баяраа ханаас ирж байна? Баяраа сонгон хайрхан дөрөв байна. За. За хэнд мэдлэгээ төвшүүлэх вэ? Найз мөхтлэгтэй. Найз мөх тулга. Хүүтэй болсон баярын мэнд хүргье. За. Тэгээд нийт захиргаан тээвэр компанийнханда. Захиргаан тээвэр компани бүх хэрэгтэй хүмүүстэй. За. Аудио мэри мэнд хүргье. За өөр хэнд мэдлэгээ төвшүүлэх вэ? Өөр хүнд нэшүүлдэг. За баярлалаа. За найз мөх тулгатаа саяхан хүүтэй болсонд нь баярын мэндийг хүргье. Аав болсон найздаа амьдралд нь хамгийн сайн сайхан бүгдийг хүсээд найз баяраагаас нь мэдлэгээ төвшүүлж байна. За мөн бас цахилгаан тээвэр компани нийт аавуудаа, за мөн бас аав болох ирчүүдээс мэдлэгээ төвшүүллээ. Байна уу? Байна уу? За өдрийн төргий. Баярлалаа. За танилцсан хэм бэ? Өдрийн төргий. Баярлалаа. Хэм бэ? Тинжана. Чимгээ. За чимгээ хэнд мэдлэгээ төвшүүлэх гэж байна? Аавтаа ханьцээ тэгээ хүргээс төвшүүлсэн. За аавда хэм бэ? Аав нь хэм бэ? Аав баян жаргал. Баян жаргал. За. За нөхрийнх нь нэр? Их төвшин. Хайртай нь их төвшөндөө. За хүргэнийхаа нэрийг хэлээрэй. Хэн блэ? Бата. Бата. За. Болцноо. Баса. За баярлалаа. Аавын баярын мэнд хүргэсэн. За баярлалаа. Ажиргал үсэ. За чимгээгээс хайртай аав баян жаргалтай хайртай хань инх төвшин за мөн хүргэн батад аавуудын баярын мэндийг хүргэлээ. Дараагийн үзэгч байна уу? Байна. Сайн байна уу? За сайн байна уу? Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Танд ч гэсэн өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За би удамаас хасаад боддог юм. Магадгүй байна. Бурма? Цэндмаа. Цэндмаа. За цэндмаа. Хэнд мэдлэгээ төвшүүлэх үү? Аль дүүргээс ярьж байна цэндмаа? Би баян зүрх дүүргээс ярьж байна.
Баянхонгор аймгийн Баянлэг сумын Баянлэг. Хайсаа тавсөрөн ах. Хайсаа тавсөрөн ах Эрдэнэбаяр. За. Ах Ханхүү. Ах Хан Улсий. Хайсаа дүү Ган Эрдэнэ. Ган Эрдэнэ. Хайсаа дүү Отгонбаатар. Хайсаа хүү Инхбат. За. Дор. Хингэнэ? Дорж нь таны нөхөр үү? За, хүн их бат гэсэн тий? За. За, тэгээд хайсаа Тэрма. Тэгээд хайсан инхма. Охин инхма. Болон бүх гэрүүдтэй, бүх ажилтны нас нь. Баянлэг суманд суугаа. Өөрөдөө ханд. За тэгээд Баянлэг болон бусад энэ тэнд байгаа бүх нийт хахадуу төрөл төрөсөдөө сайн сайхан бүхний хүсээрөө аавдаа, хандаа, ахнастаа бүгдээрэнд нь аавын баярын минь төргий. Өөрснөөс удаан жаргаарай. Та бүхэндээ бүгдээрэнд нь хайртай шүү. Байнга яриад идэгүүлсэн бүх ахтуунаас энэ өдрийн мэндийг танаа энэхүү сайхан аялгал мэндчилгээг чиглаад туу засааныг бас чиглаад ахтуунаас мэндчилгээ үзүүлээд хүмүүс баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Би одоо өчигдөөс хойш танаа энэ 250 удаа залгаж сонсогдоо. Би хамгийн сүүл оролцож байна. Сая 3 оролцож аваад нэвтрүүлгээ өндөрөлнө гэжсэн. Та нэмэхгүй сайхан мэндчилгээ явуулдаг. Бид бүхэн бас талархаж байна. Бид бүхэн байнга уулзаад идэгүүлсэн дуу хоолойгоор бас ингэж уулзна гэсэн. Үнэхээр сайхан байна. Баярлалаа та бүхэндээ. За баярлалаа. За 250 удаа залгаад холбогдож чадаагүй үзэгч маань өнөөдөр холбогдож байна гэж байна. Маш их баярлалаа. За байна уу? Байна уу? За байна уу? Байна. За өдрийн дүргээ. Сэргэлэн холбогдож байна. Хаанаас гинэ? Сэргэлэн. Сэргэлэн дахиад ороод ирсэн үү? Тэ. За. Сэргэлэн хэнд бинжлэгээ төвшүүлэх гэж байна. Ховдын сэргэлэн сумаа. Ховдын сэргэлэнгээс? Аа. За таны нэр хэн бэ? Төмнөс та. Төмөн? Төмнөс. За би сэргэлэн гэхээр нь сэргэлэн гэдэг үзэгч ороод ирвүү гэдээ андуурчлаа. Ах нь хэн бэ? Ах нь? Нэр нь хэн бэлээ ахих нь? За байна уу? Алтан? Батчаргал. Ах нь Батчаргал гэсэн үү? За. За яа таньдаг хүмүүстэй төсөөдрийн мэндэр. За. Баярлалаа. Батчаргал ахын төрсөн өдөр юм уу өнөөдөр? Айдалгаас болох гэж. За баярлалаа. За Ховд аймгийн сэргэлэнгээс Түмэн Наст гэдэг хүн холбогдлоо. Ах Батчаргалдаа өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаад баярын мэндийг хүргэе. Мөн давхараас аавын баярын мэндийг хүргэсэн байгаа. За мөн бас сэргэлэн сумаас холбогдсон Түмэн Наст гэдэг үзэгчийн өмнө маань Цэндмаа гэдэг үзэгч Баян зүрх дүүргээс бидэнтэй холбогдсон. Баянгор аймгийн Баянлэг сумд суугаа хайртай аав Хавгсүрэн, ах Эрдэнэбаяр, Ганхүү, Ган Улзий, зааман дүү Ган Эрдэнэ, Отгонбаатар, хүү Инхбат, хайртай хань Доржоо, зааман ээж Цэрма, охин Инхма, зам Бэрүүд, Ачзээ нарт нь за бас Баянлэг сумд суугаа буурал ээж Хандаа бусад ах トゥ нартай амжилтгээ төвшүүлсэн байгаа.
За мөн Чимгээгийн зүгээс Аав, Баян Жаргал, Хань, Инх Төвшин, Хүргэн, Батаата амжилтгээ төшүүлсэн. За мөн Сонгон найрхан дүүргээс холбогдсон үзэгч Баяраа маань найз мөх тулгадаа саяхан хүүтэй болсонд нь баярын мэндийг хүргье. За мөн бас цахилгаан тээвэр компанид ажилладаг нийт аавуудтай, за мөн бас аав болох ирчүүдтэй бас аавуудын баярын мэндийг хүргэсэн байгаа. Дуучин Мөнх баярын Нөмөртэй аав гэсэн уран бүтээлээр амлсан ёсоор та бүгдийнхээ амжилтыг уламжилж байна. Хүлээн авна. Хангэн улсын сайхныг нөхөө хараад багтмарахөө хамламжи дүүрэн авихаа химжээшгүй хайрыг дадуудаа Амин шүтээ насаа туршимини номер тушигээ Алтан улсын сайхныг нөхөө Адмарч хараад багтмарахөө санааг ойдогдоодаа надад тамэн амин шүтээ насаа туршимини номер тушигээ Тэгийн улсын сайхныг нөхөө санаашрын хараад багтмарахөө номор тушигтэй авихаа сайхан сэтгэлийг ухаардуудаа Амин шүтээ насаа туршимини номер тушигээ надад нэвтрүүлэг маань өндөрлөж байна үзэгчтэй 19:36-нд холбогдсон бүх үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргааш дахиад 15 цагаас интернет мөчлийн нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд хүрэх болно. Бас аудаа дахин баярын мэнд хүргэе. Маргааш дахиад уулзна. Баяртай үзэгчтэй.